Бурхан хүнийг бүтээсэн бол барилгачид бусдыг бүтээнэ гэх үгүй. Барилгачид өнгөрсөн түүхийг бүтээж, өнөө цагийн бүтээн байгуулалтыг түүчээлэн, ирэх цагийн хөгжлийг тэнгэрөөд тоосгоор бичдэг хүмүүс. 15 жил гэдэг барилгын салбарын хувьд багахан хугацаа чиглээ. Өнөөгийн Монголын өнгө төрхийг бий болгосон нэгэн төрийн бүс байгууллагын тухай энд өгүүлье. Түүх ингэж эхэлнэ. 2009 он гэдэг Монголын барилгын салбар ахин сэргэж томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан. Хямралтай учраа олохгүй байсангүй. 2008-9 онд бол эдийн засгийн хямрал болж тэр нь бол манай барилгын салбарт их хүндэр туссан. Барилгын салбарын хөгжлийн тулгымцсан асуудал их байсан. Ийм учраас энэ асуудал дээр бол үнэхээр бид нар нэгдэлтэй тодорхой хэмжээний удирдлагууд нэгдэж бас тэр тухайлгоо илэрхийлж цааш нь хөгжлийн замаа тодорхойлж төрдөө тодорхой нь өөрсдийн үжил бодлоо илэрхийлж энэ бол айгүй чухал тулгымцсан асуудал байсан л та. Энэ үед барилгын салбарын ирээдүйг илүү томоор харж салбартаа зөв засаглалыг бий болгон төр болоод хувийн хвшлийн хамтын ажиллагааг сайжруулан хууль эрх зүйн орчинд шинжил хийх, гадаад дотоод харилцааг өргөжүүлэх шаардлага зайлшгүй урган гарлаа. Харин энэ үйлсийг түүчээлагчд нь Монголын барилгын салбарт өөрийн хийсэн бүтээсэн зүйлтэй эрхмүүд байлаа. Монгол Базаалтын ариун болд цаст компани захирал Баяр сайхан ядгууруу бол 2008 оны дунд үеэс бол байн уулзаж энэ хямралыг яаж туулах уу, яаж асуудлаа төр засгаар шийдвэрлэх үү, яаж хүчээ нэгтгэх үү гэдгийг бол удаа дараа ярьжгаад 2009 оны 3 дугаар сарын 15-нд Жигүүр Гранд компани ерөнхий захирал Баттөр, Састимпкс компани захирал Баяр сайхан, Заг компани захирал Нэмэхбаатар, Монгол Базаалт компани захирал Ариун болд, Нийслэл өргөө компани захирал Гам Зориг нар нийлэн нэгэн төрийн бүс байгууллага байгуулсан нь Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бүс байгууллага нэртэй байлаа. 2009 оны ихээр бол бусад барилгын байгууллагуудтай ер нь уулзаж ингэж хамтрахын зүйтэйгээ Шагдар аргачаа гэдэг манай Ахмад барилгачин, Говьяд барилгачин Шагдар аргачаа даргатай бол уулзаад шаагаад дарга дээр бол нэлээд хэдэн уулзалт бусад барилгын компаниудыг оруулсан ийм уулзалтуудыг удаа дараа хийж ягаад тэгээд анхныхаа хорлыг бол энэ Баянгол зочд буудалд гээгээд анхны ерөнхийлөгчээр бол бид нар Жигүүр Грандын хөдөлмөрийн баатар Говьяд барилгачин Баттэрийг сонгож Баттар бол энэ ассоциацийг анханаас нь санхүүжүүлж бид нар чинь цалин мөнгөчгөө ингэж ажиллаж эрх зүйн хувьд ч гэсэн барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах гэж барилгын салбарын өөдөн татах гэж ингэ зүтгэж явсан нөхдүүд байгаа. Баттар маань өөрийнхөө байранд ассоциацийн ажлын албыг үн төлбөргүй байрлуулж ингэж ажиллаж эхэлсэн төвхтэй. Барилгын ассоциацийг үүсгэн байгуулахад хамгийн их дэмжлэг үзүүлж байсан бол манай ерөнхийлөгч Чулуунбаатар гэж хүн байсан. Их хурлын гишүүн Чулуунбаатар байсан. 2009 оны 4-р сарын 29-нд болсон анхны чуулганаар 100 орчим компани салбарын 10 гаруй мэргэжлийн холбоод нэгдлээ. Энэ бол Монголын барилгын салбарын дахин сэргэлт байсан. Гишүүн компаниуд их нэмэгдсэн, төр засгийн байгууллага бусад төрийн бас байгууллагатай ч гэсэн үйл ажиллагаагаа нэгтрүүлж зорилго нэгдэх нөхдүүдээр бас игнийг нэмэхийн тулд гишүүд илсүүлж ирсэн. Яг тэр үед нь би 2009 оны 9 сард би гишүүнээр илсэжсэн санагдаж байна. Байгуулагдсан цагаас төр засгийн байгууллагуудтай маш идэвхтэй ажилласан. Тухайлбал Монгол банк, засгийн газар. Гол зорилго нь бол ерөөсөө барилгын компаниудын орлогдоогүй барилгыг яаж гацаанаас гаргаж үйл ажиллагааг нь идэвхжүүлэх үү, төр засгаас ямар дэмжлэг вэ? Энэ ажлын хүрээнд Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бүс байгууллагын ерөнхийлөгч Чулуунбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч Баттар болоод бусад гишүүд тухайн үеийн зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Баттулгатай барилгын салбарт хөрөнгө оруулалт татах, засгийн газрын санхүүжилтээр дэмжүүлэх шийдвэр гаргуулах талаар уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Ипотекийн зээл гээд байгаа энэ тогтолцоо бол дөнгөж эхлэл хэдий. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудын өөрсдийнхөө их усүрээр буюу тэр арилжааны 10 банкны нийлж байгуулсан Монголын ипотекийн корпорацийн хүрээнд ингээд багшгээр ингэж явж исэн гэсэн. Их усүр нь маш бага байсан гэсэн.
Тэгээд баяр цогт сайд бол анх удаа тийм санаачлал гаргаж ирсэн. Ер нь ипотекийн зээлийг бол одоо энэ төрөөс одоо санхүү зүйл дэмжих нь бол зүйтэй. Тэгвэл эхний ээлжинд тогтмол орлоготой цалинтай төрийн албан хаагчдад ийм зээл олгоё гэх. Тэгээд төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцнд одоо хүнд зээл олгохоор ингээд анхны ингээд шийдвэр нь гарсан. 4000 айлын орон сууцны хөтөлбөр гэж юм засгийн газарт оруулах гэж батлуулах гэж тухайн үед барилгын яамтайгаа цуг нэлээд явцгаасан. Ингээд засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа ороод уг хөтөлбөр маань батлагдаж чадахгүй байсан учраас тухайн үеийн барилгын одоо үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн байсан Бат хот байгуулалтын холбооны ерөнхийлөгч Батболд Асуг ханслан захирал Цэнд бид гурав одоо талбай дээр барилгачдын жагсаал гэж юм зохион байгуулжлаа. Бусад компани захирлууд маань оролцож чадаагүй ч гэсэн ажилчдаа, албаагчдаа явуулж нэлээд том хэмжээний тийм жагсаал цуглаан зохион байгуулж иж энэ төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцны хөтөлбөр засгийн газар орж батлагдж байсан. Ахмадуудад олгох байрны санхүүжилтэд 24 тэрбум төгрөгийг шийдүүлж чадсан юм. Мөн цаашдаа төрийн албан хаагчдын 4000 орон сууцны хөтөлбөрийг түргэтгүүлж чадлаа. Энэ бол Монголын барилгын салбарыг хөл дээр нь усгах гэсэн их ажлын дөнгөж эхлэл байсан юм. Ахмад дайчдын орон сууцны хөтөлбөр гэж одоо төрөөс одоо ийм шийдвэр гараад тэгээд энэ хоёр одоо хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарт бол одоо маш их дэмжлэг болсон. Тэгээд 6000 орчим айлын орон сууц борлогдно гэдэг чинь тэр бол маш их түлхс болсон гэсэн. Түүх цааш үргэлжилсээр том үеийн эхлэл ганцхан эх орноор хязгаарлагдахгүй мэдээж. Дэлхийг бүхэлд нь харсандаа эзэн Чингис хаан гайхамшгийг бүтээсэн. Түүний нэгэн адил алсыг харж бодлого үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Монголын барилгын үндэсний ассоциац төрийн ус байгууллагын ойлгож байсан юм. Түүнийг дагсан хөрөнгө оруулалт, техникийн дэвшил бас арга барил. Тиймээс тэдний дараагийн алхам үүнд чиглэсэн. 2010 онд Канада улсын барилгын ассоциац Канадын орон сууцны моргежийн корпорацтай хамтарсан компани байгуулах замаар төсөл санаачлан хөнгөлтэй зээл авах боломж тавилголоо. Мөн Аз номхон далайн орнуудын гэрээлэгчдийн холбооны 41-р хуралд оролцлоо. Бид нэр хятад улсын санаачилж байгаа платформ бий. За энэ бол Макаогийн платформ гэж ярьдаг. Энд хэрхэн энэ гишүүн орнууд нэгдэж хамтран ажиллаж болох тухайгаа ярилцаж, дэлгэрэнгүй саналаа солилцож, дурсгалаа солилцож байгаагаараа манад бол илүү үр дүнтэй. Тэр тусмаа Монголын одоо хөгжиж байгаа барилгын салбарт бол шин мэдлэг, технологи, туршлагыг шилжүүлж авах ийм уулзалтууд болж байна. Аз номхон долоон орнуудын гэрээлэгчдийн холбоо буюу FOPCO-д эсэж ороод 10 жилийн нүүрүүдж байна. Тэгээ энэ холбоонд эсэж орсноор бол улс хоорондын, олон улс хоорондын гэрээлэгчдийн эрх зүйн байдал, хамтын ажиллагаа, мэдээлэл, туршлага солилцох. За тухайн улс орнд бас бусад орнуудын одоо ноу-хау, мэдлэг, технологиг нэвтрүүлэх гэсэн ийм олон юм давхар ач холбогдолтой үүрэг оролцоотой байдаг. Тэгээ энэ утгаараа бол Монголд одоо барилгын салбарт бас Монголын барилгын үндэсний ассоциац анх удаа бас олон улсын гишүүн байгууллага болж ирсэж орсон нэг ийм одоо дэлхийд гарах гэдэг юм уу, олон улсад гарах юм гүүр болж гисэн нөрөө бол ач холбогдолтой юм аа. Аз баруун намхан далайн орнуудын энэ гэрээлэгчдийн ассоциацуудын нийгэмлэгийн гишүүн дараагаар нэг 5 жил гаруй хугацаанд удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажиллалаа. За энэ хугацаанд бол тэднээс бас нэлээд их туршлагууд суралцлаа. За хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн онд бол энэ нийгэмлэгийн 42 дахь удаагийн нэлээд том чуулганыг одоо Улаанбаатар хотод барилга хот байгуулалтын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. За энэ дээр бол бас дэлхийн том контракторууд ирсэн. Одоо өөрөлдөх FOPCO-д бол бүгд Солонгос улс, Япон, Сингапур гээд дэлхийн хэмжээний контракторууд байдаг хүмүүс ирсэн. За хүмүүс ирээд бас Монголын барилгын хөгжлийг бас ийм гэж бодоагүй. Бас дэлхийн барилгын хөгжил рүү явж байгаа юм байна шүү. Та нарт бас ирээдүй байна гэсэн ийм үнэлт өгөлт өгсөн. Дэлхийн барилгын энэ мэргэжлийн холбоотын нэг гишүүн болчоод яваад байгаа нь цаашдаа бол бас бидний
том зорилго бол энэ барилгын компаниудаа дэлхийн одоо зах зээлд гарч ажилуулъя гэсэн бас нэг юм том одоо амбиц байгаа. Тэгээ энэний эхлэл гэж ингэж бодож байгаа. Оюу толгойн одоо энэ төсөл эхэлсэн 10 оноос байна одоо. Тэгэхээр тэр үед чинь нэг ойролцоогоор 2 тэрбум орчим долларын ч билүү Монголд шууд хөрөнгө оруулалт хийгдэнэ гэдэг юм байна. Дам нөлөөгөөр юм бол тэр одоо маш их дэмжлэг болсон. Ингээд бол ер нь барилгын энэ компаниудын үйл ажиллагаа бол эрс идэвхжиж сэргсэн. 2011 онд Монгол Улсын ерөнхий сайд Батболдтой уулзалт хийж 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ассоциацийн байр суурийг илэрхийлсэн. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 9 хуулийг шинээр боловсруулах, 5 хуулийг шинжилэн найруулах, орон сууцны санхүүжилтийн тухай хууль, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар олон хууль тогтоомжийг засгийн газар болоод бусад байгууллагатай хамтран хийж хэрэгжүүллээ. Үн тарифын тухай хууль, мөн барилгын тусгай зөвшөөрөл авахд хамгийн их одоо саад болж исэн олон шат амжлагтай гаруй хэсгийн асуудлыг цөөлөх, мөн барилгын тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагын хэмжээнд авчирч шийдвэрлэх өгдөг болох ийм асуудлууд дээр манай хамт олон бол ажиллаж өнөөдрийн энэ барилгын ассоциац ийм хэмжээнд болж үйл ажиллагаа явуулж байгаа. 2014 он бол барилгын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө 2012-оос 2022-ыг шинжилэн боловсруулж орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг эхлүүллээ. Мөн Европын сэргээн босгалтын банкны хөтөлбөрт шалгарч Азийн болон баруун номхон далайн орнуудын гэрээлэгчдийн ассоциацуудын олон улсын нийгэмдгийн албан ёсны гишүүн болжээ. Цэрэн жигмэд ерөнхийлөгчийн үед бол одоо манай ассоциацийн үйл ажиллагаа бол бүр эрс идэвхжиж гадаад харилцаа олон улсын төвшөнд хүрсэн гэж болно. Бээжин хотод элчин сайдын хамтар одоо Монголын барилгын үндэсний ассоциацийн өдөрлөгийг зохион байгуулж уулзалт дуудыг одоо хийж байлаа. Мөн одоо урд нь манайх гишүүнчлэлтэй байсан Аз номхон 7 барилгын ассоциацуудын холбооны одоо нийгэмлэгийн гишүүн байсан. Тэрийгээ бид хүн бас сэргээсэн. Мөн одоо Солонгосын барилгын үндэсний ассоциацтай одоо хамтаа ажиллах санамж бичиг зорчилсан. Хоёр талдаа одоо харилцан хийж айлчил судалж одоо дуршлаг судалж байсан. Монгол Хятад улсын засгийн газрын хооронд ээж бүрэн стратегийн хамтын ажиллагааны гэрээтэй. Бидэнд энэ стратегийн чухал төслүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах нэгдмэл сонирхол бий. Монгол улс хоёр том хөршийн дунд оршдог өргөн удам нутагтай орн. Цөөнхөн амтай улсын хувьд эдийн засгийн багтаамж хэдийгээр багч гэлээ. Олон улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтанд газар зүйн байрлал болон газар нутгийн хэмжээгээр чухал үүрэгтэй бүс юм. Ялангуяа Монголын нутгаар дайран өнгөрөх болон байрлах дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хуурай газрын боомтууд нь эдгээр 3 улс төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй. Нөгөө талаар дээрх бүтээн байгуулалтанд Монгол улсын хувийн хэвшлийн бүтээн байгуулагч нар Хятад улсын болон бүс нутгийн бүтээн байгуулагч нартай хамтран манлайлал үзүүлж ажиллах нь дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх хамгийн сайн арга юм. Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн талаарх 21 аймгийн төв, 11 онцгой сум, нийслэл хотын 9 дүүргийн судалгаа нь цаашдаа Монгол улсын орон сууцны урт хугацааны бодлого стратеги төлөвлөлтийн суурь нь болжээ. За энэ хугацаануудад гүйцэтгэх захирлаар ажиллаж исэн манай Эрдэнэ баяр, Атимс компани захирал, Бат цэцэг, Төмөн жаргал, Хулан одоо энэ хүмүүс бол тэгээд одоо ажлын алба бодвол одоо маш сайн ажиллаж энэ ажлуудыг гүйцэтгэж энэ усны үр дүнд бол ассоциац өнөөдөр ийм хэмжээнд ажил үйлчилгээ явуулж байгаа. 2015 онд Монгол улсын эдийн засгийн форумын үйл хөдлөх хөрөнгийн зах зээл хөрөнгө оруулалтын орчин сэдвт салбар хуралдааныг зохион байгуулж, үнэт цаасны зах зээлд IPO хийлгэх, бонд гаргах замаар санхүүжилт босгох ажлыг өрнүүллээ. Европын сэргээн босгалтын банкны дулаан шийдэл төсөл 2018-аас 2022-ыг хэрэгжүүлэх санхүүжилтийг хүлээн авлаа. Мөн Францын Жерес төслөөс одоо санхүүжилттай дулаан шийдэл нэг төслийг одоо Монгол улсад амжилттай хэрэгжүүлсэн. Одоо бол дулаан шийдэл 2 гэдэг одоо төсөл байна. Үргэлжлээд явж байгаа. Манай Монгол улс шиг хөгжиж буй орны хувьд ялангуяа хөгжиж буй барилгын салбарын хувьд бол гадаад харилцаа хамтын ажиллагаа бол маш чухал үүрэгтэй гэж бид
үздэг. Тухайлбал одоо энэ гадаад харилцаа хамтын ажиллагаагаар дамжиж бид энэ төрөх хувийн хвшлийн түншлэлээр энэ салбарын хөгжилд одоо гадаадын энэ ижил төрлийн холбоо хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талаар за мөн одоо энэ дэлхийг дээр бий болж байгаа шинэ үйл явц нөхцөл байдал энэ дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа. За нөлөөллийг хэрхэн бууруулах талаар төр хувийн хвшил хэрхэн ажиллаж байгаа талаар тэднүүсээс одоо интернетэд байдаггүй одоо мэдээллүүдийг цаг ямагт яг нэг community-гийн хүрээнд авах ийм боломж бүрдэж байгаагаар онцлогтой. 2018 онд Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бус байгууллага Монголын барилгын хөгжлийн форумыг 2019 онд түрээсийн орон сууцны санг байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Бидлийг бол 19 оноос засгийн газартай яамтайгаа одоо гэрээ хийгээд энэ төрийн чигүүргийг одоо нөгөө төрийн бус байгууллага шилжүүлэх энэ төр хувийн хвшлийн одоо түншлэлийн хүрээнд гэх юм уу энэ ажлыг шилжүүлж авсан. Анх одоо төрийн зарим чигүүргийг төрийн бус байгууллагууд авч хэрэгжүүлсэн ийм сайхан ажлын нэг болсон. Одоо болвол энэ тусгай зөвшөөрлийн маань одоо хэлтэс Монголын барилгын үндэсний ассоциацийн ажууд байдаг. Энэ үйл ажиллагаа нь бол одоо бас сайн явж байгаа. Мөн стратеги төлөвлөгөө 2024-ийг 4-өөс 6, 8 бодлогын хүрээнд үндсэн 3 том зорилт үйл ажиллагаан дээр тулгуурлан боловсруулан хэрэгжүүллээ. Тэгээ энийг боловсруулснараа бол бид төрийн байгууллагуудад засгийн газарт яаж нөлөөлөх вэ? За нийгэмд одоо барилгын салбарыг яаж ойлгуулах вэ? Ямар байдлаар нөлөөлөл үзүүлэх вэ? За мөн барилгын салбар дотроо ямар чиглэлүүдийг одоо тэргүүлэх гэж авч үзэх юм. Гэх мэт ийм олон асуудлыг багтааж ингэж баталсан байдаг. За энэ төлөвлөгөөний дагуу одоо хэрэгжүүлж явах юм бол бид бас зөвхөн одоо гишүүн байгууллагаар хязгаарлагдахгүй Монголын барилгын салбар бол бүхэлдээ одоо өөрчлөгдөж одоо улам одоо байгаагаас төвшин хэд хэдэн шатаар ахих ийм боломжийг бол бас бүрдүүлж гисэн ийм төлөвлөгөө байгаа. Тэгээ энийг боловсруулснараа бол Монголын барилгын үндэсний ассоциац бас дараагийн шатанд гарах нэг ийм том түлхэж болсон гэж ингэж харддаг. Тэр үед бол барилгын тусгай зөвшөөрлөлтийн компани бол 8000 орчим байсан. Одоо ёстой нөгөө тусгай зөвшөөрөл зарна тийм одоо хэмжээтэй тусгай зөвшөөрлөн тийм үнэтэй гэдэг одоо ингээд ийм одоо ёстой замбраага алдсан энэ ажлыг бол аваад бид нар тухайн үеийн одоо яамны удирдлагуудтай хамтарч ажиллаж эхний ээлжинд бол энийг ер нь хүнээс хамааралгүй болгох ийм зорилго тавиад эхлээд одоо хагас цахимд шилжүүлж байсан бол одоо барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох процесс нь одоо бүтэн захим хэлбэрт шилжсэн. За бидний хувьд энэ барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл тулгамж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, энд өөрчлөлт шинжилтийг хийхээр хилцүүлэг бас зохион байгуулж байна. Энэ хилцүүлгээс гарсан үр дүнгээр бид энэ тусгай зөвшөөрөлд хүндрэл учруулж байгаа, саад болж байгаа хууль, дүрм журмуудыг өөрчилж 100% захин болгох энэ ажлуудыг бид бүхэн хийхээр зорин ажиллаж байна. Үүн дээр бид бас төрийн байгууллагуудтайгаа хамтраад энэ асуудлыг энэ 25 оны эхний үйлрэлд шийдэхээр бас ярилцаж тохирсон байгаа. Барилгын салбарт ажиллаж байгаа хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа хувь хүмүүс, бригадууд хөлсөөр ажиллах гэрээг байгуулдаг. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулдаг. Эндээс нь бас энэ нийгмийн даатгалын тухай хууль шинжлэгдсэнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэл авахулсан. Энэ хуулийн нь бол дэлхийн аль ч оронд байхгүй ийм одоо бас заалттай хууль байна гэж үзээд бид холбогдох одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд хандсан. Энэ хуулийг бас хүчингү болгоно гэдгээ бас их хамгаалан сайд бас ярьж амласан байгаа. Тэгэхээр энэ бас л манай энэ барилгын салбарт ажиллаж байгаа хувийн хөдөлмөр эрхлэгчдэд нэлээ боломжийг олгоно гэдэгт бол бас итгэлтэй байна. Энэ мэт салбарынхаа үйл ажиллагааг хөнгөвчүүлсэн ажлууд нь Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бус байгууллагыг 2021 онд Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхимын шалгаруулдаг Интерпренер 2021 шалгаруултаас сайн засаглалыг хэрэгжүүлэгч Интерпренер шагналыг хүртэхэд нөлөөлсөн юм. 2021 онд Монголын барилгын үндэсний ассоциац нь Монголын худалдаа ажилтнуудын танхимаас зохион байгуулдаг сайн засаглалыг хэрэгжүүлэгч байгууллагаар одоо Монголын барилгын үндэсний ассоциац шалгарч байлаа. Мөн
2022-оос 2026 оныг дуустал хэрэгжүүлэх, гэр хорооллын айлуудын дулааны алдагдал, агаарын бохирдлыг бууруулах зорилготой дулаан шийдэл 2 төслийг дахин хэрэгжүүлэхээр боллоо. Бас ногоон барилга гээд ярил их ээ. Монголын барилгын үндэсний ассоциацийн үйл ажиллагаач өнгөрсөн жилүүдэд өөрсдийн хийснээ улам төгс төгөлдөр болгоход оршиж байлаа. Зураг төсөл санаанаас нь эхлээд хэрэглэгчдэд түлхүүр гардуулах үйл ажиллагааг цахимжуулах, хүн сурталыг арилгахад оршиж байсан юм. Энэ хугацаанд гадаад харилцаагаа улам хөгжүүлж, олон улсын зөвлөх инженеруудын холбоо буюу FIDIC-ийн 2023 онд түншлэгч гишүүнээр эслээ. Мөн өөрийн орны засгийн газрын төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хуулийг боловсруулахад орж ажилласан юм. Монголын үндэсний ассоциацийн сүүлийн үед гол барилгын салбарт оруулж ирсэн гол амжилтын нэгд бол яалтчгүй олон улсын зөвлөх инженерийн холбооны буюу FIDIC гэдэг олон улсын байгууллагын түншлэгч гишүүн гэдэг гишүүнд хэлсэж батламжлагдсан байгаа. Одоо энэ FIDIC-ийн гэрээг дэлхийн бүх улсууд дээр нь мөн олон улсын хөгжлийн банкуд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, JICA, Европын сэргээн босголт хөгжлийн банкуд гэдэг энэ бүх банкуд өөрсдийнхөө тусламж хөтөлмөр санхүүжилтээр баригдаж байгаа бүх барилга дэд бүтцийн төслүүдэд бол энэ гэрээг баримтлахыг заасан байна. Тэгэхээр энийг бүх улс орондоо дэлхийд даяар мөрддөг гэрээ байгаа гэсэн. Энэ нэгдэж орохлоор бидний өөрсдийн маань барилгын салбарын эрх зүйн орчин, гэрээний эрх зүй бид нар яг ямар үүрэг оролтоор талууд гэрээндээ оролцвол яаж явал хугацаа бага алдах вэ? Яаж явал чанартай их вэ гэдэг бүх ноу-хау бас барилгын салбарт нэвтэрч суралцах. Тийм боломж нэгдэж байгаа. За мөн Монгол улсад томоохон төсөл хэрэгжүүлэх энэ барилга бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Ялангуяа Дэлхийн банк болон томоохон хөрөнгө оруулагчдын хувьд гэвэл иргэний хуулийн гэрээ заалтаар явахд хүндрэлтэй байдаг. Тэдний хувьд бол олон улсын зөвлөх инженеруудын холбооны буюу FIDIC-ийн гэрээгээр явах сонирхолтой. Тийм учраас бид энэ FIDIC-ийн албан ёсны гишүүн болж FIDIC-ийн гэрээг орчуулж Монгол улсад энэ олон улсын хөрөнгө оруулагчд ажиллах энэ хөрөнгө оруулалтын орчныг бид бүхэн сайжруулж байна. Монголын барилгын үндэсний ассоциацид энэхүү арбитрийнхаа хуулийн дагуу дөнгөж саяхан арбитр барилга дэд бүтцийн олон улсын арбитр гэсэн арбитрийг байгуулад байна. Энэ арбитрны байгуулагдсанаар бидний мэргэжлийн хүмүүс яг барилгын салбарт технологи мэддэг хүмүүс энэ маргаан шүүхийн маргаан бусд маргаануудыг шийдвэрлэх гэсэн. 2024 онд гэхэд Монгол улсын засгийн газар болон Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан нийт ус хангамжийг нэмэгдүүлэх 350 сая долларын гэрээний дагуу тус ассоциацийн гишүүн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхийдөө Монголын барилгын салбарууд ирээдүйд нь дэлхийн нийтийн чиг хандлагатай ижил ногоон барилгыг хөгжүүлнэ. Технологиг бол бас нутагшуулна. Дээрээс нь хэтэрхийх олон барилга барихаасаа илүүтэй бас ард иргэдийнхэн худалдаа авах чадвар, дээр нь Улаанбаатар хотод тулгамдж байгаа энэ утааны төвжирлийн асуудлыг бас аль болохоор бага зардлаар шинэлэг, инновац, шинэ технологиг нэвтрүүлж яаж сэргээх эрчим хүчийг ашиглаж яаж орон сууцчлуулах уу, утааг бууруулах уу, төвжирлийг багасгах уу, ард иргэдийнхэн орлого төлөвлөрийн чадварт нийцүүлж ямар бодлогыг явуулах уу, бодлогын зээлийг яаж өргөжүүлэх үү, энэ бүх чиглэлээр бол барилгын ассоциац цаашдаа хандаж ажиллана л гэж бодож байна. Манай иргэдийн нийт иргэдийн 50 орчим хувь нь бол энэ орон сууцаар хангагдаагүй байна. Энэ бол хөссөн хүсээгүйч бид нарын хийх ажил. За мөн төр засгаас дэвшүүлсэн энэ 4 жилд хийх цаашд үргэлжлэх тэр 14 мега төсөл гээд байгаа тийм. Энэ бол асар их бүтээн байгуулалтын ажил шүү дээ. Энийг бол бас л бид нар хийх ёстой. За энэ том төслүүдийг хэрэгжүүлэхэд бид хүний нөөцийн хувьд нэлээд
дутагдaltaй байгаа. Энэ хүний нөөцийг бас бүрдүүлэх, энийг одоо нөхөхийн тулд гадаадаас ажиллах хүчнийг оруулж ирэх, үүн дээр гадаадын ажиллах хүчний тэр квот татварыг одоо бас багасгах замаар энэ хөрөнгө оруулагчдыг татах одоо тэр боломжийг эргэлхийлж бидний хувьд энэ гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд хандаж бас хамтран ажиллахаар бас бэлтгэж байна. Монгол улсад ийм өндөр барилга барих одоо норм төвчлийг ингээ шинчлэх олон улсын төвшөнд хүрэх тал дээр ассоциац бол тухай барилгын салбарын бусад байгууллагууд болон одоо яамтай нэгт одоо хамтарч ажиллаж ирсний хүчинд өнөөдөр энэ тусгай янз одоо өндөр барилгуудыг барихын норм дүрмүүдийг одоо шинжлэгдсэн байна. Eco Construction одоо компанийн хувьд бол 20 гаруй жилийн түүхтэй өнөөдөр анх автомашины гараж одоо бариад эхэлжсэн бол одоо өнөөдөр бол одоо Монгол улсын одоо түүхэнд үлдэхээр аялал жуулчлалын жил засгийн газрын бодлоготой уялдуулж одоо 55 давхар одоо олон улсын одоо хүндтэй зочдлуудыг оруулж ирэхээр барилгын ажил эхлээд явж байгаадаа бас баяртай байна. Эдийн засгийн идэвхжил сайн үед буюу уул уурхаас хэрэгсэн үед барилгын салбарын ажилчид, мэргэжлийн ажилчид бол уул уурхайн салбар руу шилждэг. За ингээ уул уурхай идэвхжил буурахаар буцаа салбар руу ирдэг. Ийм зүй тогтол одоо яваад байсан. За үүн дээр нэмэгдээд ковидын одоо цагийн нөхцөл байдлаас болоод мөн дээр нь одоо манай улсын хувьд нэг гадагш ажиллах хүчний бодлого нээлттэй болсноор гэдэг юм уу. Маш олон тооны мэргэжлийн чадварлаг ажиллах хүчнүүд бид алдсан. Тэгээ энэ дээр одоо орон зайг нөхөхийн тулд бид гаднаас ажиллах хүч авахаас өөр ямар ч одоо сонголтгүй болж байгаа. За мөн ажиллах хүчний тухайд бол бид богино хугацаанд энэ гаднаас ажиллах хүчээр хоос орон зайг нөхөх, урт хугацаанд бол бид цаашдаа энэ дотоодын ажиллах хүчнийг бэлтгэх одоо системтэйгээр бэлдэх. За энэ системтэйгээр бэлдсэн мэргэжлийн ажилтнууд маань ажлын байраар тогтмол хангагддаг, ажлын байраар баталгааждаг, амьдралаа одоо бүрэн аваад явах юм чадвартай хэмжээнд хүрэхийн төлөө бид бас ажиллах ёстой. За ингэж байж бид нар ирээдүйн болон дунд болон ойрын хугацааныхаа зорилтуудыг бас хангаж явах ийм боломжтой болох юм аа. Нийслэлийн засаг дарга маань одоо Сэлб хотхон тий Сэлб хороол гэдэг одоо за шинэ 100 мот хот гэж засгийн газрын боловсруулж байгаа. Одоо энэ Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлахаар одоо хийж байгаа хар хорин хот эдгээр бүтээн байгуулалтад бол одоо ассоциац маш их идэвхтэй оролцохоор бид төрийн болон төрийн бас байгууллагуудтай одоо нэгт хамтарч ажиллаж байна. Тэгээ ер нь бол ассоциац бол альва бүтээн байгуулалтанд бол идэвхтэй оролцож өөрийн ассоциацийн гишүүн байгууллагууд болон одоо барилгын салбарын бус компаниудыг манлайлж тий үлгэрлж ингэж бүтээн байгуулдаг ийм одоо хамт олоо. Бурхан хүнийг бүтээсэн бол барилгачид бусдыг бүтээн гэдгийн учрыг та бүхэн өнөөгийн Монгол улс, өнөөгийн Улаанбаатар хотын дүр төрхөөс харж байна. Тэд энэ их бүтээн байгуулалтыг хийж чадсан авьяатай. Ассоциацийн үүсгэн байгуулсны 15 жилийн ой болж байгаа. Тэгээд нийт гишүүд, дэмжигчид, хамтран ажиллагчид, төр засгийн байгууллагуудтай та бол одоо энэ ой мэд хүргээд цаашдаа улам их хамтран ажиллаж нийгэмдээ хүлээсэн энэ үүргээ улам сайн биелүүлэхийг одоо ийм ерөөл дэвшүүлье. За өнөөдөр манай барилгын үндэсний ассоциацийн 15 жилийн баярын өдөр болж байна. Үүний тохиолдуулаад Монголынхаа нийт барилгачид мөн хамтран ажилласан компани пүүсүүдтэй мөн одоо олон жилийг одоо манай компани байгуулагдаад 35-36 дахь жилдээ бараг орж байна. Инхээр энэ олон жилд хамт туулж явсан хамт нөхд барилгачид энэ 15 жилийн хугацааны одоо ихэнх буюу 10 жилийг энэ ассоциацтайгаа хамт одоо ажиллаж амьдарч одоо тоолж тэгээд ингээд ассоциацийнхаа одоо энэ олон 100 гаруй гишүүн компаниудтай бол одоо бүгд нь бас баярын мэнд хүргэж та бүхний одоо хүч хармаалтаар энэ улсын хорон Монгол улс маань хөгжиж байгаа гэдэгт одоо би бол маш их итгэлтэй байдаг. За ингээд Монголын барилгын үндэсний ассоциац үүсгэн байгуулагдсны 15 жилийн ойн халуун баярын мэндийг одоо энэ барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх одоо хүмүүстээ баярын мэнд хүргье. Монголын барилгын үндэсний ассоциацийн үе үеийн ерөнхийлөгчид, удирдах зөвлөлийн гишүүд, дэмжигчид та бүхэндээ хамтдаа бүтээлдсэн 15 жилийн ойн баярын мэндийг хүргье. Мөн барилгын салбарын цаашдын хөгжилд Монголын барилгын үндэсний ассоциацийн гишүүн байгууллагууд манлайлах үүрэгтэй байж барилгын салбарыг хөгжүүлэхийн төлөө бүх хүчин чармаалтайд ажиллахыг бас хүсэж та бүхний цаашдын ажил өндрөөс өндөр амжилтыг хүсье өргөё. Өнгөрсөн 15 жилийг товч дүгнээд хэлбэл бид нэгдэж нэгтрэх нь их чухал юм байна. Бид төр засгаас зөвхөн шаардах биш
бэлэн зүйл хүлээх биш, нэгдэж нэгтарч өөрсдийнхөө хувь заяанд эзэн болох бүрэн боломжтой юм байна. Түүгээр болохгүй энэ нэгдэл нэгтралаараа дамжуулж Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хөв нэмэр оруулах бүрэн боломжтой байна гэдгээ ойлгож мэдэрсэн онцлог байлаа. Бидний хамтын ажиллагаа өөдрөг байх юм бол энэ зах зээл өөдрөг сайн байна. Энэ зах зээл өөдрөг сайн байх юм бол бидний бизнес өөдрөг байна гэсэн ойлголтын он жилүүд байлаа. Ингээд хөгжил дэвшилд хамтдаа байж улс шиг улс, хөгжил шиг хөгжлийг авчрахад чухал хөв нэмрээ оруулцгаая гэж уриалмаар байна. Баярлалаа. Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бүс байгууллагын алс ирээдүйд тун тодорхой. Тэд бол хөгжил дэвшлийг бодит болгоход бий болоод сэтгэлэн зориулдаг. Тэдний хийснийг тоочоод байвал энэ өдрийн наран үл хүрнэ. Монгол орны хөгжлийг газрын хөрсөн дээр ургуулдаг хүмүүсийг чухамдаа барилгачид гэдэг. Харин энэ бүхнийг чиглүүлэн удирдах явдаг хамт олныг Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бүс байгууллага гэдэг. Монголын барилгачдын яруу алдар өн мөнхөд бадарч явгай.